Яг амьдрал дээр иймэрхүү драм шиг сонин үйлдэлүүд маш их болдог байгаад Солонгост. Тэгээ хууль дүрм нь хэрэгждэг оронд ямарваа нэгэн буруу зүйл хийж агаад баригдах юм бол хуулийн хариуцлага яаж өөрдгийг нь бид нар маш тод харлаа. Яг энэ юу болоод байгаа юм бол гэд нэг хараад тэрийг мэдхийг хүсэх юм бол уг нь бүх зүйл ойлгомжтой харагдаж байгаа. Тэгэхээр Солонгост байгаа монголчуудаа бүгдээрээ бүсэж хангацгаая. За сайн байцгаана уу Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ маш сонирхолтой мэдээнүүдийг бэлдсэн байгаа шүү. Та бүхэн бичлэгээ нэвтрүүлгээ дуустал нь үзээрэй. За тэгвэл бүгдээрээ шууд эхний мэдээ руугаа орцгоё. Солонгосын дуучин жүжигчин Нанагийн гэрт нууцаар орсон хулгайчийн шүүх хурал өнөөдөр боллоо. Хулгайч огт гимссэн шинжгүй харин өөрийгөө өмөрч хохирогч Нанаг эргүүлж шүүхэд өгснийг мэдсэн шүүгч та хохирогчийн оронд өөрийгөө нэг тавиад бодоод үзтээ хэмээн зэмлсэн байна. Өнгөрсөн оны 11-р сард Нанагийн гэрт нууцаар орсон 30 гаруй настай эрэгтэй өнөөдөр болсон анхны шүүх хурал дээр би дээрэм хийгээгүй, би хохирогчийг гэмтээгээгүй гэж өөрийгөө өмгөөлжээ. Тэрээр хэлэхдээ би хутга зэвсэг авч ороогүй. Хөнгүү айл гэж бодоод орж зөвхөн эд зүйл хулгайлах санаатай байсан гэж мэдүүлжээ. Харин гэр дотор Нанагийн ээжтэй тааралдаад ээж нь хашгирахаар нь мөр хэсгийг нь дарсан болохоос хоолойг нь боогоогүй. Миний зөвхөнд хаалга онгойлгоход ашигладаг багаж хэрэгсэл дэлгүүрийн уутал байсан. Хэргийн газраас олдсон хутга нь Нанагийн гэрт байсан болохоос би хутга бариагүй. Хутга дээр хурууны хээг шинжилж өгөөч гэж шүүхээс хүссэн байна. Уг эрэхтэй баригдах үедээ өөрийг нь Нана барьж авахдаа гэмтээсэн гэж үзэн хүнд гэмтэл учруулсан намайг алах гэж завдсан гэх үндслээр гомдол гаргаж Нанаг ээжтэй нь шүүхэд өгчээ. Прокурорын зүгээс Нана болон түүний ээжийн гэмтлийн эмнэлгийн тодорхойлолтыг шүүхэд өгсөн. Гэвч гэмтдгээд тэд намайг барьж зодохдоо өөрсдөө гэмтсэн. Харин би хутганд өртөж эрүүгээ гэмтээсэн гэж дахин мэдүүлжээ. Энэ бүгдийг сонсоод шүүгч хэрвээ хэн нэгэн танаа гэрт зөвшөөрлгүй орж тийм үйлдэл хийвэл та юу ч хийхгүй зүгээр л хараад сууж байх байсан уу? Ямар ч хүн ээжигээ гэр орноо хамгаална. Та огт гимшгүй байна гэж хатуу шүүмжилсэн байна. Харин цагдаа прокурорын зүгээс Нанагийн үйлдэлийг өөрийгөө хамгаалсан хууль ёсны хамгаалалт гэж үзсэн. Дээрэмчний гаргасан эсрэг гомдлыг хэрэгсэхгүй болгож хэрэг үүсгэхээс татгалцсан шийдвэр гаргасан байна. За тэгэхээр бид нэр Солонгосын драмыг их үздэгтэй. Драмыг үзчихэд пүүх яаж ийм байдаг байна гэдэг. Яг амьдрал дээр иймэрхүү драм шиг сонин үйлдэлүүд маш их болдог байгаад Солонгос та бүхэн төсөөлөд бодоод үзтээ. Нэг хулгайч заяа. Нэг айл руу симээрхэн ороод хулгай хийх гэж орж байгаад Нанагийнхын дуучин жүжигчний ээжтэй таарлцсан байхгүй. Тэгээ нөө ээж нь гэж ойрлоод охин гарч ирээд энэ ээж ох хоёр нийлж яагаад энэ хулгайчийг дарж авсан байгаа. Энэ Нана гэдэг эмэгтэй өөрөө тэквондо спортоор хичээлдэг ер нь өөрийгөө тийм хамгаалах чадвартай эмэгтэй байсан. Тэгээ хоёулаа нийлж яагаад нөгөө нэг хулгайчийг чинь дарж аваад хоорондоо нэлээд зодон зохион болсон юм шиг байгаа юм л да. Тэгээд Нана ч хутга барьж аваад айлгаад сүрдүүлж явахдаа хулгайчийн тэр эрүү хэсгийг зүсцэн юм шиг байгаа юм л да. Тэгс чи энэ хулгайч гомдол гаргасан байвал яг уу өөрөө одоо цагдаад баримтлагдсан байгаа шүү дээ. Шоронд байгаа мөртлөө өмгөөлөгчөөрөө дамжуулаад би ч гэсэн гомдол гаргана. Би хохиролтой байна. Би зүгээр тэр айл руу хулгай хийх гэж орсон болохоос тэр хоёр эмэгтэйтэй зодтолдох гэж гэрлүү н ороогүй. Хулгай хийх гээд орсон хүн байсан. Тэгээ би зүхтаах гэсэн чи тэр хоёр намайг барьж авч байгаад учир зүггүй балбаа зодоод хутгалаад би хохирогч нь байна. Эсвэргээр энэ хоёр хүнд би гомдол гаргана гэд нөгөө хоёрыгоо эргүүлээ шүүхэд өгсөн байвал яг уу. Яа нэр энэ мэдээг нь үзчих та ямар их инээ төрвэ. Гэтэ бид нэр иймэрхүү мэдээг үзээд сонссныхаа дараа энийг амьдралдаа хэрэгжүүлнэ гэдэг бас аюултай шүү. Юу ч хийхээс буцахгүй шийдсэн гаруудтай тааралдах юм бол хамгийн нэгдүгээрт боломж байвал зүхтаах боломж байхгүй бол өөртөө байгаа бүх зүйлээ өгөө та зүгээр ингээд яваад өгөөч. Бүх зүйлийг минь аваад яваад өгөөч гэгээд өөрөө бэртэлгүй амьд үлдэх номер 1 тавих ёстой шүү. Яллагдагчид 23 жилийн хорих ял оноосгой. Дээд шүүхээс Хандок Суу ерөнхий сайд Асанд 23 жилийн хорих ял оноолоо. Солонгосын ерөнхий сайд Асан Хандок Суу яагаад ийм хүнд ял шийтгэл хүлээх болсон шалтгаан үндслийг тайлбарлая. Шүүхээс Хандок Сууд төрийн эргэлт буюу улс орныхаа эсрэг боссон хуульдаанд оролцсон гэж дүгнэж түүний тодорхой үйлдэлүүдийг нэг бүрчлэн тайлбарлсан байна. Шүүхийн зүгээс онц байдал зарлахаас өмнө тухайн үеийн ерөнхийлөгч Юн Сон Ёлд засгийн газрын хурал зарлахыг Хандок Суу санал болгосон нь төрийн эргэлтэд чухал үүрэг гүйцэтгсэн үйлдэл гэж үзжээ. Хандок Суу нь ерөнхий сайдын хувьд нөхцөл байдлыг зогсоох хянах үүрэгтэй байсан. Гэтэл тэрээр эсэргүүцэл үзүүлэлгүй зөвхөн журам процедур бүрдүүлэхэд туссан гэж дүгнсэн байна. 폭동의 수단으로서
Ерөнхийлөгчийн онц байдал зарласан шалтгаан нь эсрэг намаа дарахын тулд гэдгийг мэдсээр байж нөлөө бүхий тодорхой сайд нарыг ерөнхийлөгчийн ордонд дуудах ажиллагаанд оролцсон. Харин Хандоксу өөрийгөө өмөрч би онц байдлыг зогсоох гэж оролцсон гэж мэдүүлсэн боловч шүүх энэ тайлбарыг няцаасан байна. Шүүхийн үзэж буйгаар тухайн үед Чой Саммог ерөнхийлөгчтэй уулзаж ятгахыг гэж хэлэхэд Хандоксу гар утсаал харж байсан болохоос ямар ч идэвхтэй оролцоо зогсоох үйлдэл хийгээгүй гэдэг нь камерт тодорхой бичигдсэн байсан. Шүүх дараах үйлдэлүүдийг төрийн эргэлтэд оролцсон чухал үүрэг гүйцэтгсэн гэж үзжээ. Ерөнхийлөгчийн ордны CCTV бичлэгдээр Ким Мён Хён хуучин Батлан хамгаалахын сайдтай хамт хуруугаараа сайд нарын тоог тоолж засгийн газрын хурлын кворум бүрдүүлэхийг оролцсон. Сайд нарт гарын үсэг зурулахыг зааварлсан. Ерөнхийлөгчийн ордны хүлээн авах танхимд 16 минутын турш хэвлэл мэдээллийн байгууллагуудын цахилгаан таслах, мэдээллийн урсгалыг хаах асуудлыг хэлэлцсэн. Шүүх үнийг юн ерөнхийлөгчийн төрийн эргэлтийг амжилттай болгохын тулд үндсэн хуулиар хатуу хоригддог хэвлэн нийтлэх мэдээлэх эрх чөлөөг хүртэл боомлохыг завдсан гэж дүгнжээ. Хандоксон тухайн зааврыг дагаж хэрэгжүүлэхээс татгалзах үүрэгтэй байсан боловч CCTV бичлэгт харагдсанаар тухайн зааврыг биелүүлэхийг улам дэмжсэн байдалтай байсан гэжээ. Хандоксугийн 2024 онд үндэсний ассамблед хийсэн мэдэгдлүүдийг иш татаж 12 сарын 3-ны онц байдал нь хууль бус төрийн үндсэн дэг журмыг эвдэх зорилготой гэдгийг урьдчилан ойлгож байсан гэж дүгнэв. Онц байдал зарласан ч парламент олонхын саналаар шууд цуцлах боломжтой шүү дээ гэж хэлсэн түүний үгс нь хууль зөрчсөнийг мэдэж байсан нотлохоо гэж үзжээ. Шүүхийн шийдвэр Хандоксу бол буруу үйлдэлийг мэдсээр байж зогсоох арга хэмжээ аваагүй. Өөрийнхөө төрд өгсөн тангараг үүрэг даалгавраа биелүүлээгүй. Харин төрийн эргэлтийг хэрэгжүүлэхэд боддоор оролцсон өндөр түвшний оролцогч гэж үзсэн тул 23 жилийн хорих ял оноосон байна. За тэгэхээр Солонгосын ерөнхий сайд асан Хандоксу энэ онц байдал зарласантай холбогдуулаад баривчлагдсан байсан. Тэгээ шүүх хурал нь болоод 23 жилийн ял авсан. Юн ерөнхийлөгч эсрэг намаа дарж авахын тулд онц байдал зарласантай холбогдуулаад маш олон хүн баривчлагдсан шүү дээ. Тэгээ эхнээсээ ахуулаад шүүх хурал нь болоод ял шийтгэлээ аваад явж байгаа. Тэгээ хууль дүрм нь хэрэгждэг оронд ямарваа нэгэн буруу зүйл хийж агаад баригдах юм бол хуулийн хариуцлага яаж өөртгийг нь бид нар маш тод харлаа. Хүн төрхтөө роботтой хамтран ажиллах цаг ойрцоор байна. Америкийн нэгдсэн улс хятадын компаниудаас гадна Hyundai Auto Group ч мөн 2 жилийн дараа хүн төрхтөө роботуудыг үйлдвэрлэлийн талбайд нэвтрүүлнэ гэдгээ зарлалаа. Гэхдээ үүнтэй зэрэгцээд ажлын байр багасхыг гэсэн болгоомжлолч хүчтэй яригдж эхэлжээ. 2 гараараа хүнд эд анги өргөж дараа нь 1 гараараа тэрэг рүү шилжүүлэн цэвэрлэж буй робот. Энэ бол 2028 оноос эхлэн Hyundai компани Америкийн нэгдсэн улс дахь үйлдвэрт эд анги ангилах ажилд ашиглах Atlas нэртэй хүн төрхтөө робот юм. Энэхүү роботыг хүний хийхэд аюултай эсвэл хүний биед хит их ачаалал өгдөг ажлуудад хамгийн түрүүнд ашиглана гэж Hyundai Group-ээс тайлбарлажээ. За нэг роботын үн ойролцоогоор 200 сая вон төгрөгөөр 500 сая хавцаа болох юм байна. Энэ нь Америкийн нэгдсэн улсад ажилладаг үйлдвэрийн 2 ажилчны жилийн цалингаас ч бага дүн юм. Робот нь өдөрт 16 цаг 2 хүний хийх ажлыг хийж чадна. Тиймээс ердөө 1 жилийн дотор л анхны хөрөнгө оруулалтаа нөхөн гэсэн тооцоо гарч байна. Tesla компани энэ жилээс Optimus нэртэй хүмүүн төрхтэй робото бодитоор ашиглаж эхэлнэ. Олон тоогоор үйлдвэрлэснээр роботын үнийг 30 сая воны төвшөнд хүргэнэ гэж мэдэгджээ. Tesla-гийн тооцоолсноор хэрэв сард 1 сая ширхэг тогтмол үйлдвэрлэж чадвал нэг роботын үйлдвэрийн өртөг 20 мянган $10 орчим болно гэж үзэж байна. Харин Хятад аль хэдийн автомашин цахилгааны хэрэгслийн үйлдвэрүүдэд хүмүүн төрхтэй робот ашиглаж байгаа. Хятадын UPT компани цаашлаад нисэх онгоц үйлдвэрлэлийн салбарт ч робот нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Хүн төрхтэй роботууд үйлдвэрлэлд хурдцтай нэвтэрч байгаа ч үүний улмаас ажлын байр цөөрөх, ажилчдын амжиргаа, орон нутгийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэл бий гэж үзэж байна. Ялангуяа робот хиймэл оюун ухаан нь хүнийг дэмжих биш, харин орлого байдлаар ашиглагдвал нийгэмд томоохон цохилт өгөх магадaltaй. Үүнээс харахад робот зүгээр нэг багаж хэрэгсэл байхаа болж хамтран ажиллах, хамтрагч болох эрен үе ирж байна. Тиймээс хүн ба робот хэрхэн хамт орших вэ гэдэг асуулт энэ цаг үеийн хамгийн чухал асуудал болон гарч ирлээ. За тэгэхээр энэ AI гэдэг зүйл гарснаас хойш энэ дэлхийн ертөнцийн хөгжлийн хурд бүр хэд дахин илүү болсон. Одоо тэгэхээр энэ дэлхийн том компаниудын AI-ыг шууд роботод суулгачж байгаа байхгүй юу? AI гарснаас хойш маш их ажлын байр байхгүй болсон. Одоо дээрэс нь энэ AI-ыг роботод суулгаад хөдөлгөөнд оруулах юм бол бас маш олон ажлын байрууд байхгүй болох нь тодорхой. Яг энэ болж байгаа процессыг 10 жилийн дараа, 20 жилийн дараа болно гэж бодож байна уу? Үгүй. Ердөө
одоо 2 жил 5 жилийн дараа энэ бүх зүйлүүд боддоор бидний амьдралд орж ирнэ. Ороод ирээд эхэлсэн байна. За тэгвэл цаашд юу болох вэ гэдгийг Elon Musk маш тодорхой хэлсэн шүү дээ. За хүмүүс ажилгүй болоод эхэлж байна те. Ялангуяа энэ нудуун гэж ярьдаг те. Хар бор ажил хийдэг, биеийн хүчний ажил хийдэг. Энэ бүх ажлуудыг роботууд орлоод эхэллээ гэж бодъё л доо. Тэгвэл энэ ажлыг хийж байгаа хүмүүс нь юу хийх юм бэ? Мэдээж компани захирлуудын хувьд робот ажилуулах нь өөрсдөд нь хамаагүй илүү ашигтай шүү дээ. Та бүхэн мэдэн дээрээс харж байгаа шүү дээ. Робот 2 хүний ажлыг хийнэ гэж. Дээрээс нь роботод амралтын өдөр гэж байхгүй. 24 цаг ажиллах боломжтой. Дээрээс нь цалин мөнгөө нэмүүлэе гэж гомдлохгүй. Энэ роботуудыг нэг ажилдаа авчихл юм бол тэгэл ерөөсө 24 цаг л ажил дээр нь компани дээр нь үйлдвэр дээр нь ажиллаж байна. За тэгээ роботуудыг ажилуулж байхдаа гэрлийн унтраачч болдог гэж байгаа байхгүй юу? Гэрэл унтраастай байсан ч роботуудаа хийх ёстой ажлаа хийгээд явчихна. Тэгэхээр дээрээс нь үйлдвэрийнхаа тогийг асаахгүй байна гэдэг. Тэр үйлдвэрийнхаа тогийг бас хэмжиж байгаа. Ямар ч захирал хүнийг ажилуулахгүй робот худалдаж аавна гэдэг нь тодорхой харагдаж байна. Тэгэхээр энэ компани захирлууд маш их мөнгөтэй болно, маш их баян болно. Эсвэргээрээ нудуун жадар гэж ярьдаг те. Энэ хар бор ажил хийдэг, биеийн хүчний ажил хийдэг хүмүүсийн ажил нь байхгүй болж нин ядуу болно. За тэгвэл бүр энэ хит баяжсан баячууд энэ компани захирлууд гэж байгаа штэ. Бүр үнэхээр их мөнгөтэй болсон. Энэ хүмүүс нь яах вэ гэхлээр өөрсдийнх нь тэр үйлдвэрлэж байгаа машин, гар утас одоо юу гэдэг те. Тэр бүх зүйлийг нь худалдаж авах хүмүүс хэрэгтэй болно штэ. Гэтэл дэлхийн нийтээрээ дийлэн хүмүүс нь тэр бүх зүйлийг худалдаж авах чадваргүй болчлоо. Тэгвэл яах вэ гэхлээр энэ баян хүмүүс нь хүмүүст үнэгүй мөнгө тарааж эхэлнэ гэж байгаа байхгүй юу. Тэгвэл энэ баячууд нь дэлхийн нийтэд амьдарч байгаа энэ ядуу зүдүү мөнгөгүй хүмүүст яаж мөнгөө тараах юм бэ те? Тэр хүмүүсийн мэдээллийг авах шаардлагатай болно тийм үү? Данс руу мөнгө хийхин тулд хүмүүсийн банкны мэдээллийг авахын тулд яах вэ гэхлээр хамгийн амархан арга бол биеийнх нь хаа нэгтээ хэсэгт чип суулгахад л болно. За та нар энэ чипийг биедээ суулгачих юм бол энэ мэдээллээр дамжуулаад та бүхэн сартаа сая төгрөг, 2 сая төгрөг, 5 сая төгрөг данс руу шин сар болгон хийж явах болно гэх юм бол тэр чипийг хаа нэгтээ газараа суулгахгүй хүн байх болов. Тэгээ яг энэ бүх зүйл бидний нүдэн дээр болж байгаа байхгүй. Энэ зүгээр нэг таамаглал те. Ирээдүйд болох зүйлийг төсөөлж ярьж байгаа юм шиг. Энэ бүх зүйл болж байгаа. Одоо хүний биед чинь чип суулгаад эхэлсэн шүү дээ. Америкт, Канадад те. Тэгэхээр яг энэ дэлхийн ертөнцид юу болоод байна вэ гэдгийг бид нар нэг яг хэсэг хугацаанд хойшоо суугаад нэг анзаарч харах ёстой юм шиг байгаа юм л да. Тэгэхгүй болохоор яг өнөөдөртөө хүн болгоо амьдраад байгаа байхгүй. Мөнгө төгрөг, алдар нэр хүнд мөнгө те. Тим бизнес, ийм машин, ийм байр гэдэг бүх зүйлд ингэ нүдээ хаацсан ингэ юу болоод байгааг мэддэхгүй амьдраад байгаа. Гэтэ бид нар яг энэ юу болоод байгаа юм бол гээд нэг хараад тэрийг мэдхийг хүсэх юм бол уг нь бүх зүйл ойлгомжтой харагдаж байгаа. 장을 보며 꼼꼼히 가격을 확인하는 소비자. Дэлгүүрээс хүнсээ цуглуулж явахдаа барааны үнийг байн нэхтэлж харж байгаа хэрэглэгчид сүүлийн үед бараа бүтээгдэхүүний үн нэмэгдсэнийг боддоор мэдэрч байна. Өмнө нь 100 мянган вон орчим багтдаг байсан худалдан авалт одоо 120 мянган вон болж байна. Үнэхээр л юмны үн их өссөн юм шиг санагдаж байна. Өнгөрсөн сард үйлдвэрлэгчийн үнийн индекс өмнөх сараас 0.4% өссөн бөгөөд үүнд хүнсний бүтээгдэхүүн 1.5%, шинэхэн хүнс, жимс ногооны үн 7.5% өссөн нь нөлөөлжээ. Тэгвэл үйлдвэрлэгчийн үнийн индекс гэж юу вэ? Энэ нь үйлдвэрлэгчид бараа үйлдвэрлэх явцад үн хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулдаг үзүүлэлт юм. Ихэвчлэн 1-2 сарын дараа энэ өсөлт нь хэрэглэгчийн үнийн өсөлтөд шууд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл цаашдаа айл өрхийн саксны үн улам өсөх магадлалтай гэсэн үг. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг өмнөх жилийн 1 сартай харьцуулбал алим 33.3%, цагаан будаа 22.8%, загас 18.4%, соус амтлагч зэрэг боловсруулсан хүнс 17.3%, кофений үр 13.7%, шинэхэн хүнсч боловсруулсан хүнсч ялгаагүй бүгд өссөн байна. Валютын ханш өндөр байгаа нь хүнсний үнд улам дарамт болж байна. Хэрэглэгчдийн холбооноос гарсан судалгаагаар кофе миксийн үн сүүлийн 1 жилийн дотор 16.5% өссөн байна. Учир нь кофений үрийг 100% гадаадаас импортлдог. Иймээс цаашид дахиад өсөх магадлал өндөр гэж үзэж байна. Солонгос улс улаан будаа, элсэн чихэр зэрэг хүнсний түүхий эдийн ихэнхийг импортоор авдаг тул валютын ханшийн өөрчлөлтөд маш эмзэг. Дотоодын түүхий эд ч бас асуудалтай. Дотооддоо нийлүүлэх боломжтой түүхий эд болох өндөгч шувууны тахал өвчин, түгээлтийн бүтэц, нийлүүлэлтийн асуудлаас болж нийлүүлэлт багассан нь боловсруулсан хүнсний үнийг өсгсөөр байна. Тэгвэл Солонгосын засгийн газраас ямар арга хэмжээ авч байгаа вэ? Хөдөө аж ахуй, хүнсний яамнаас энэ сарын сүүлээр импортын өндөг зах зээлд нийлүүлэх, жимс ногооны нийлүүлэлтийг зохицуулах, мах хүнсний хөнгөлөлттэй худалдаа зохион
байгуулах замаар иргэдийн мэдрэх үнийн өсөлтийг тогтворжуулахад бүх хүчээ дайжлахаа мэдгэлээ. Гэсэн ч валютын ханш олон улсын түүхийн эдийн үн зэрэг гадаад хүчин зүйлс хിവэр байгаа тул үн хурдан тогтворжих хэсэг нь тодорхойгүй байна. За тэгэхээр Солонгост амьдарч байгаа монголчууд маань ч гэсэн мэдэрч байгаа. Солонгост юмны үн бүр үнэхээр өсөж байгаа. Өмнө нь дэлгүүрлөө ороод нэг жоохон мөнгөөр айгүй их юм худалдаж авдаг байсан бол одоо нэг алим хүнс ногоод нэг цөөхөн юм аваад гарахад л 60 70 мянган вон болчиход төгөлцсөн байгаа байхгүй. Би Солонгост нэг өглөө болго алим мэддэн штэ. Тэгээ алим авахаар бүр энэ алимыг одоо ийм үнэтэй болчих юм бол эд хүн байх болов гэсэн мөртөө аваад байгаа байхгүй юу. Тэгэхээр яг дийлэнх солонгосчууд юу гэж ярьж байна вэ гэхээр энэ Юм Сонёл ерөнхийлөгч гарснаас болоод Солонгосын эдийн засаг навс унсан. Тэгээ Нижемийн ерөнхийлөгч нь энэ тэнд очиж хурал хийгээл янз бүрийн асуудлуудаа шийдэх гээд хичнээн оролдоод өдөр шөнөгүй зүтгэж байгаа ч гэсэн навс унсан эдийн засгийг дахиж сэргээнэ гэдэг бол тийм амар биш шүү дээ. Тэгэхээр Солонгост байгаа монголчуудаа бүгдээрээ бүсээ чангалцгаая. Удахгүй золбоон Солонгос буцсан тэгээ очиж байгаа бүсээ чангалнаа. Иранд өрнж буй засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаалд ард иргэдийн хямрал эдийн засгийн уналт томоохон нөлөө үзүүлсэн нь тодорхой болж байна. 1970-ад онд Иран улс эдийн засгийн том гүрэн байлаа. Тухайн үед Америкийн нэгдсэн улсад цөллөгт амьдарч байсан Реза Пахлави буюу Ираны сүүлчийн хааны хүү ингэж хэлжээ. Иран улс ойрхон орнуудын өмнөд Солонгос болох боломжоо алдсан. Харин одоо хойд Солонгос шиг болчихлоо хэмээн өнөөгийн Ираны дэглэмийг хатуу шүүмжилжээ. Хуучин хаан тулсынхаа тугийг хажуудаа байрлуулсан Реза Пахлави Иран улс тухайн үед асар их боломжтой байсан гэж дурсжээ. Иран улсад маш их боломж байсан. Өнөөдөр хөгжиж дэвшиж буй орнуудтай хөл зэрэгцэн өрсөлдөх бүрэн боломжтой байлаа. Тэр үед Ираны эдийн засаг өмнөд Солонгосынхоос 5 дахин илүү байсан юм. Харин өнөөдөр бид хойд Солонгос шиг улс болчихсон байна. 1970-ад онд Иран газрын тосны асар их орлогод тулгуурлан эдийн засгаа эрчимтэй тэлж ойрхон орнуудын хамгийн хүчирхэг эдийн засагтай орнуудын нэг байсан. 1974 онд Иран өмнөд Солонгос хоёрын нэг хүнд ноогдох орлогын зөрүү хамгийн их байсан гэж мэдээллээ. Тухайн үед Ираны нэг хүнд ноогдох орлого Солонгосоос 2.5 дахин өндөр байсан. Гэвч 1979 онд исламын хувьсгал гарч Пахлавийн хаанд засаг нуран унж Иран улс шашин суурилсан дэглэмж шилжснээр эдийн засгийн том гүрэн байсан Ираны дүр төрх айчмаар устж үгүй болсон. 2024 оны байдлаар өмнөд Солонгосын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн буюу GDP Иранаас ойролцоогоор 7 дахин өндөр байна. Реза Пахлави үүнийг ингэж тайлбарлажээ. Бид байгалийн баялаггүй учраас ядуу болсон юм бишээ. Харин ард иргэдээ боддоггүй. Эх орноо гэсэн сэтгэлгүй. Эд баялгаа хулгайлдаг. Улсаа зөв удирдах чадваргүй. Хээл хахуулд автсан хүмүүст засгийн эрхийг атгуулснаас болсон юм. Одоогийн байдлаар Иранд өрнсөн засгийн газрын эсрэг жагсаал тодорхой хэмжээнд намжиж байгаа гэж мэдээлж байна. Гэсэн ч зарим гадаад их сурвалжуудын мэдээлснээр амиа алдсан хүний тоо 18 мянга хүрсэн байж болзошгүй гэж тооцоолж байгаа нь Иранд нөхцөл байдал өнөөдөр ч маш ноцтой хിവэр байгааг харуулж байна. Тэгэхээр 1970 онд Иран улс бол маш хүчрхэг улсуудын нэг байсан. Эдийн засгаар баян улсуудын нэг байсан. Гэтэл 1979 онд исламын хувьсгал гарч ирээд эдийн засгийн том гүрэн байсан Ираны дүр төрх айчмаар устж үгүй болсон гэж. Тэгээ Ираны сүүлчийн хааны хүү Реза Пахлави гэдэг хүн ингэж ярьсан байгаа байхгүй. Бид байгалийн баялаггүй учраас ядуу болсон юм бишээ. Харин бид нар иргэдээ боддоггүй. Эх орноо гэсэн сэтгэлгүй. Эд баялгаа хулгайлдаг. Улсаа зөв удирдах чадваргүй. Хээл хахуулд автсан шуналтай хүмүүс засгийн эрхийг атгуулснаас болсон юм а гэд маш тодорхой хэлсэн байгаа. Яг энэ зүйл өнөөдөр манай Монголд ч гэсэн болж байгаа шүү дээ. Монголчууд юу гэдэг вүлээ? Алтан дээр суусан гуйлагчид гэж ярьдэн шүү дээ. Манай Монгол улс эд баялаггүй орн биш байхгүй юу? Бүр үнэхээр их эд баялагтай. Тэр эд баялгаа өнөөдрийг хүртэл гадаад руу зөөсөөрл байгаа. Гэхдээ гадаад руу зөөж байгаа эд баялагийг дээгүүр сууж байгаа энэ хитгэн хүн л авч амьдарч байгаа байхгүй юу? Ираны улс төрчдийн хүүхдүүд чинээлэг, онцгой эрхтэй давхаргийнхан гэж нэрлэгддэг хүмүүс. Эх оронд нь эсэргүүцлийн жагсаалд оролцогчид буудуулж, олноороо амиа алдаж байхад Турк руу зүхтэж, тансаг үдэшлэг, шоу цэнгэнд умбаж байна гэж Их Британий The Telegraph сонин орон нутгийн цагаар 18-нд мэдээлжээ. The Telegraph-ийн мэдээлснээр Иранд 2-7 хоног гаруй хугацаанд эсэргүүцлийн жагсаал үргэлжилж, цуст дарамт явагдаж байх хооронд Ираны хилд ойр байрлах Туркийн зүүн хэсгийн нуурын иргэн амралтын хот Ван руу Ираны элит чинээлэг давхаргийнхан олноороо цугларч архиуж уулзалт цэнгүүн шоу үдэшлэг зохион байгуулж байгааг газар дээр нь харсан гэж мэдээллээ. Их сурвалжуудын ярьснаар сүүлийн үед улс төрийн тогтворгүй байдлаас зайлсхийх зорилгоор олон чинээлэг иранчууд Турк руу ирж байгаа бөгөөд тэдний дунд Ираны исламын дэглэмийг дэмждэг хүмүүс ч багтаж байгааж
нэгэн Иран хүн The Telegraph-т хэлэхдээ саяхан Турк руу ирсэн эдгээр баячууд бол дэглэмээс ашиг хүртдэг хүмүүс. Иранд үлдэх нь аюултай санагдсан тул түр хугацаанд эх орноосоо явсан. Тэд энд өөрсдийгөө аюулгүй гэж ярилцаж байсан. Иранд бизнес хийж асар их мөнгө олсон. Харин тэр мөнгөө үрэх гэж энд ирсэн гэж ярьж байгааг би сонссон. Өөр нэгэн Иран иргэн The Telegraph-ийн сурвалжлагчид баар цэнгэ клуб нэг орой зугаацахад тасалбар, арх, зууш, усан тамхи зэргийн мөнгө нийлээд Иран хүний дундаж нэг сарын цалинтай тэнцэх солонгос мөнгөөр ойролцоогоор 110 мянган воныг ганцхан шөнийн дотор үрэх бол маш амархан гэж ярьсан байна. The Telegraph цааш нь Ираны зарим чинэлэг давхаргынхан гадаадад очиж мөнгөө хизээч дуусахгүй мэт үрж зугаацаж байгаа нь Ираны дотоод дахь нийгэм эдийн засгийн асар том ялгаа тэгш бус байдлыг тод харуулж байна хэмээн дүгнжээ. Мөн эдийн засгийн гүн гүнзгий шудраг бус байдал, баян хоосны асар их зөрүүн Иранд өрнөж буй эсэргүүцлийн жагсаалдагдах гол шалтгаануудын нэг болсон гэж онцлсон байна. За тэгэхээр Иранд яг юу болоод байгаа талаар би өмнөх бичлэгээрээ та бүхэндээ маш тодорхой тайлбарлаж өгсөн те. Ираны ард иргэд гэртээ ингэж өсөж өгчээсэнд орвол гарч тэмцэж байгаад үхийгээд бүгдээрээ гарч энэ төр засгийнхаа эсрэг тэмцэж байгаа байхгүй юу? Хэдэн мянган Ираны ард иргэд энэ буу зэвсэг барьсан төрийнхөө эсрэг тэмцэж байгаад буудуулж, алуулж, цусаа урсгаж энэ баячуудын хүүхдүүд нь зүгээр л гадаад руу гараад шоудаад, хөгжилдөө зугаацсан гээ хөвөд явж байгаа байхгүй юу? Тэгээ Монголд ч гэсэн өнөөдөр яг ийм зүйл болж л байгаа. Би өмнөх жил 3 сар Монголд байж байгаад ирсэн шүү дээ. Тэгээ нэг хүнээс сонссон. Яг тэр хүний нэрийг дурдаад яг юу гэж ярьж ирсэн бэ гэхлээр одоо Монголд ерөөсө баян хоосны ялгаа, дэндүү гарцсан, баг тэнгэрийн ам билүү, ямар тэнгэрийн ам билээ. Ингээд ерөөсө баячуулын амьдардаг хэсэг те, зайсан, хүрээлэн одоо юу гэдэг тэр хүмүүсийн хүүхдүүд нь ингээд бүлэг бүлгээрээ уулздаг болцсон. Тэгээ би биентайгаа зиндархаа сууж идэг. Тэр бүлгийн хүүхдүүд нь тим авсан бол нөгөө бүлгийн хүүхдүүд нь тим аавна гээл ерөөсө дээлийнх нь хар тамхи татдаг бүр зүгээр мөнгийг мөнгө гэж бишгээ бодсон зүгээр золбооч зүгээр төсөөлөхийн аргагүй. Бүр үнэхээр чиний бодож байгаа төсөөснөөс аимшигтай болцсон гэдээ ярьж байгаа байхгүй юу? Тэгээ подкастаар хүртэл ярьжсэн шүү дээ. Энэ урдуур амьдарж байгаа айлын хүүхдүүд нь баячуулын хүүхдүүд нь хойгуур амьдарж байгаа жоохон тийм хэцүү амьдралтай хүүхдүүд нэг улсад амьдарж байгаа мөртлөө бие бинийгаа ойлголцохгүй хэмжээнд хүрсэн байна гэдээ ярьжсэн шүү дээ. Тэр бол бүр гарцаагүй үнэн байхгүй юу? Гэхдээ яг иймэрхүү юм ярихаар нэрээ үнэхээр бухимдах юм аа нэрээ бүр үнэхээр бухимдах юм. Энэ 3 сая ард иргэдээ аз жаргалтай сайхан амьдруулах боломж байсан байхгүй юу биднэрт одоо ч гэсэн байгаа. Тэгэхгүй Монголын төр нийгэм гэдэг бүр үнэхээр аимшигтай, авилгалжсан, бүр арай л дэндүү бүр бидний төсөөлж байгаагаас бүр дэндүү аимшигтай болцсон. Тэгээ намайг яг нэг иймэрхүү мэдээ оруулахаар зарим нэг хүмүүс юу гэж хүмжилдэг вэ гэхлээр чи тэгээ бичлэг болгоноороо Монголоо муулж яах юм дандаа солонгосыг магтдаг гэж ярьдаг байхгүй юу. Үгүй харин ч надад Монголоо гэсэн сэтгэл байгаа болохоор сэтгэл өвдөд иймэрхүү юмыг ярьж ойлгуулмаар байдаг байхгүй юу. Бид нэр хилжээж ярьжээж л ойлгоно шүү дээ. Залуучууд бид нар хоорондоо мэдээллийг өгч авч ойлголцож энэ бүгдийг мэдэж ярьж яахгүй л болов хэн биднэрт хэлэх юм бэ? Энэ улс төрчид те өөрсдөө хэлэх юм уу бидэрт? Монголчууд масаараа өнөөдөр яаж ийн вэ гэхлээр зүгээр нь Facebook дээр байгаа хэрүүлдэл анхаарсан сууж. Тэр инфлюенсерийн хэрүүл тэр тэрнээс салсан байна. Энэ эннээс салсан байна. Тим хэрүүл, ийм хэрүүл гээл. Ерөөсөө л Facebook дээр байгаа гарч ирж байгаа энэ MN-уудын сайтуудын сурталчилж байгаа юм нь хэрүүл маргаан. Залуучууд бид нар өөрсдөө хэрсүү биш юмыг ялгаж салгаж боддгоо, мэддгүү, мэдээч гэж хүсдгүү. Ийм залуучууд байх юм бол тэр нь хүнд ашигтай юм бэ? Улс төрчдөд л ашигтай штэ. Дээр сайхан идээ сууж явах боломжтой учраас. Тийм учраас масаар нь тэнэг байх гэдэг байхгүй юу? Энд тэнд хэрүүл гаргаал ингээд тавиаддаг те. Тэр энд тэнд болж байгаа хэрүүлийн масын анхаарлыг татж байгаа хэрүүлд нь нөгөө инфлюенсерүүд нь хүртэл мөнгө аваад оролцдог гэж бодлоо. Тэгэхээр би харин эсэргээрээ залуучууд дүүнер маань иймэрхүү зүйлийг ялгаж салгадаг, байнга ярьдаг те. Үнэнч бай, шудрах бай, зарчимч бай. Монгол улсаа гэсэн сэтгэлтэй ийм залуучууд олон байгаасаа гэж бүр чин сэтгэлээсээ хүсэж боддгий шүү. 2023 оны 5 сарын 3 Тэжэн хотын Тэн дүүргийн нэгэн өөрөө өөртөө үйлчлэх дэлгүүрт хулгайч орж ирээд гольфийн цохиураар мөнгө хийдэг машиныг хамаг хүчээрээ балбаж эхэллээ. 8만 원, 10만 원 정도. Хулгайч орж ирээд гольфийн цохиураар карт уншдаг, бэлэн мөнгө хийдэг төхөөрөмжийг учир зүггүй нүдэж эхэлсэн. Дотроос нь 100 мянга гаруй вон хулгайлаад явсан байсан. Би төхөөрөмжийг 5 сая 200 мянган воноор худалдаж авсан. Дахиад авах шаардлагатай болсон. Би энэ хулгайчаас болж 12 сая воноор хохирсон. Төхөөрөмжийн бэлэн мөнгө хийдэг хэсэг нь эвдэрчихсэн. Харин карт уншдаг хэсэг нь ажиллаж исэн болохоор би дэлгүүрээ хаалгүй онгорхоо орхисон юм. Би үнэхээр их харамсаж суусан. Уур бухимдалж хүрсэн. Яах гэж ийм бизнес эхлүүлвдээ гэд бодоод харамсаж байсан. Гэтэл тэр өдөр жигнэмэг чихэр аваад тооцоо хийдэг машины урд нэгэн хүү ирж зогслоо. 1 2 3 4 гээд
мөнгөө нэг нэгээр нь гаргаж тавилаа. Тэгсэн гинт CCTV-г олж хараад гартаа атгсан мөнгөө харуулсан. Энэ дэлгүүрийн эзэнд хандаж ямар нэгэн зүйлийг хэлхийг хүссэн бололтой. Эвдэрсэн мөнгө орох боломжгүй болсон төхөөрөмжийн араар мөнгөө хийж байлаа. Дараа нь дахиж CCTV камерууд хараад би мөнгөө төлсөн шүү гэд хоосон гараа харуулж байлаа. Тэгсэн дахиад төрөвчнээсээ цаас гаргаж ирээд хичээнгүйлэн нэг зүйлийг бичиж эхэллээ. Бичсэн захиагаач мөн эвдэрсэн төхөөрөмжийн араар хийгээд хүүхэд явж одлоо. Захиаг нь уншсан захирлын сэтгэл үнэхээр их хөдөлсөн гин. Хүүгийн гараар бичсэн захианд дэлгүүрийн эзэн ахаа мөнгө хийдэг газар байхгүй болсон байна. Би мөнгөө хажууд нь тавиад явлаа. Намайг уучлаарай. 1000 вон 500 воны зоос тэгээд захиа үлдээгээд явсан байсан. Захиаг нь уншаад сэтгэл хөдлсөн. Сэтгэл хөдлөөд бүр ойлох шахсан шүү. Өглөө муу зүйл тохиолдсон ч гэсэн ийм сайхан зүйлч болж байгааг хараад хүүг хараад үнэхээр их хайр хүрсэн. Хүүд зориулж гоё бэлэг авч өгмөр санагдсан. Хичээлийн цүнхч юм уу ямар нэг хэрэгтэй зүйлийг нь бэлэг болгож өгмөр санагдсан. Үнэхээр баярлуулж чадсан намайг нийгэмд муу муухай зүйлс байгаа ч гэсэн ийм сайн үйлс байдаг гэдгийг нэг өдрийн дотор мэдрээд тэр өдрийн уур бухимдал гуниг харамсах бодлыг минь өөрчилж өгсөн хүүд үнэхээр их баярлаж талархсан өдөр байсан. За энэхүү мэдээг 2,600,000 хүн үзсэн байсан. 5,100 хүн сэтгэгдлээ үлдээсэн байсан. Би та бүхэндээ Солонгос хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг уншиж өгье. 10 гаруй сая воны хохирол амсчаад хэдэн мянган вонд талархаж байгаа дэлгүүрийн эзэн. Энэ хандлага өнөөдөр бидний нийгэмд дэндүү дутагдж байна гэсэн сэтгэгдэл дээр 442 хүн лайк дарсан байна. Гэр бүлийн хүмүүжил ийм чухал шүү гэдэг сэтгэгдэл дээр 9,700 хүн лайк дарсан байна. Энэ хүү том болоод мундаг сайн хүн болно гэсэн сэтгэгдэл дээр 2,500 хүн лайк дарсан байна. Хүүхдээс ч 7 дор томчууд бид нар өөрсдөөсөө ичиж байна гэсэн сэтгэгдэл дээр 4,100 хүн лайк дарсан байна. Эцэг их нь ямар мундаг хүмүүжүүлсэн гэдг нь шууд харагдаж байна. Ямар сайн хүү вэ гэсэн сэтгэгдэл дээр 413 хүн лайк дарсан байна. Энэ аимшигтай цаг үед ийм мундаг хүү байгаад талархаж баярлаж суундаа гэсэн сэтгэгдэл дээр 2,900 хүн лайк дарсан байна. Иймэрхүү хүүхдүүд л Солонгос улсын ирээдүйг өөрчилнө. Мэдээж энэ хүүгийн ард мундаг сурган хүмүүжүүлэгч эцэг их байгаа нь тодорхой. Эцэг их, багш, сурган хүмүүжүүлэгч бүгдийг нь магтмаар байна. Энэ чигээрээ өсөж том болоод Солонгосыг өөрчлөх мундаг бүтээгч болоорой гэж өрөөмөр санагдлаа гэсэн сэтгэгдэл дээр 502 хүн лайк дарсан байна. Бичлэгийг үзээд уйллаа. Ямар ухаантай сайн хүү вэ? Үнэхээр томчууд бид хүүхдүүдийн үйлдэлээс сурах зүйл их байдаг шүү гэсэн сэтгэгдэл дээр 1200 хүн лайк дарсан байна. Энэ өдөр дэлгүүрийн эзэнд 12 сая воны хохирол, бизнесээ эхэлсэндээ харамсах сэтгэл, уур, бухимдлал үлдсэн байсан. Гэтэл нэгэн жаахан хүүгийн 1500 воны чин сэтгэлээсээ бичсэн захиа түүний тэр бүх харанхуй бодлыг хормын зуур өөрчилж чадсан. Хулгайч гольфийн цохиураар дэлгүүрийг эвдсэн бол хүү ёс сортхон хүн чанараараа засаж чаджээ. Нийгэмд муу муухай, шудраг бус зүйл олон байгаа нь үнэ. Гэхдээ яг ийм үед итгэл найдвар, хүн чанар гэж зүйл одоо ч амьд байгаа гэдгийг ийм жаахан хүүхдүүд бидэнд сануулж өгдгөө. Энэ дэлхийд амьдарч байгаа бүх хүн муу хүн бишээ. Зүгээр л сайн хүмүүс нь чимээгүй амьдардаг. Өнөөдрийн энэ бяцхан хүүгийн түүх бидэнд нэг зүйлийг маш тодорхой хэлж өглөө. Хүн шиг хүн байхад их юм хэрэггүй. Зөвхөн чин үнэнч сэтгэл байхад хангалттай. Шудраг, мундаг, сайн хүн байх хэцүү ч үнэнтэй нүүр тулж чаддаг. Үнэнч хүн байх нь хүн бүхэнд боломжтой шүү. За өнөөдрийн бичлэгтээ хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр бай.